Ямар фейл юм бэ? Гэтэ та энийг хартаа бүрээд өснө юм гүгт хэрэг. За ямар тааш машин хайж болоод ингээд бичээд үлдээчлээ. Хөрхий. Яа. Наха яг тэр онгоц юм чинь. За hello guys. За дараагийн контент тавтам нөрөл. Яг одоо би нисхийн замаар явж байна. Энэ удаад л яах вэ гэхээр хэдтэй Бээжин хот руу хантаа очих болно. Тэгээд би бол хятад хэл бол өөрөө бүр 0 юу ч мэдэхгүй. Тэгээд дээрэс нь ганцаараа аялна гэхээр надад бол сонирхолтой байна. Өөрөөсөө амьдралдаа ганц ч удаа ганцаараа аялж үзээгүй. Ганцаараа хэдлээ аялах ямар байдгийг одоо энэ влогоор л харна да. За тэгээд влогтой маань хамт байгаарай. Бас лайк даар, subscribe даар тэгчээ битэмтэй аяллаа цааш хөвшүүлсгээ. Яа, дунгасаа бараг үлчингээл алтлаа. Ахыхаа машинд чимдам орхоод пледэ бичүүлэх гээд ирсэн мөлий тэгээд чимдам авахгүй машин хайгаад олдгүй. Оо, ямар фейл юм бэ? Одоо хаанаас олно? Ахын утас унтарсан заяа дээрээс. Тэгээд чимдамгүй бол одоо би яаж авах вэ? Өөр хайж хагаад тэгээд эцэст нь нэг машин олоод за ямар тааш машин хайж болоод ингээд бичээд үлдээчлээ. Тэгээд дугаар үлдээчээд сүүл нь холбогдож чимдам авлаа шүү дээ. Тэгээд нэг заа гайгүй болцлоо гэж хэлсэж байгаа. Цагаан хоолоор намайг дуудаад тэдгээр лайнд хүрээд ирээд тэгээд би ч одоо тээшэндээ юу авч орцсон болоо. Уул нь сүүл цагаа идээс баггүй юу. Тинээс болчихоо гэд бицээ чинь тээшэндээ power bank хийсэн заяа. Тэгээд power bank-ийг өөрөөдөө зөвшөөрдөг юм байна. Тэгээд ямар нэгэн технологийн юм заавал оруулдаг юм биш шүү. Тэгээд юу бодож power bank хийсэн болоо. Тэгээд за тэгээд одоо хөдөлгөж чинь ингээд би нэгдүгээр лайнаар явна. Энд харагдчихна. Тэгээд яцгаа яа. За ямар тааш Бээжинд буудлаа хүрээд ирлээ. Тэгээд ерөөхдөө ирэх процесс яасан бэ гэхээр Миати сэндвич үнэхээр амар амттай байлээ. Тэгээд би Миатыг нэг рекламдж байгаа ч биш. Тэгээд ерөөхдөө амар үйлчлэгээ сайтай санагдсан шүү нэрээ. Миатайхандаа үнэхээр баярлалаа. Тэгээд би өмнө болохоор дандаа нөгөө газраар явдаг байсан. Тэгээд Бээжин рүү. Энэ удаа яг Бээжин рүү онгоцоор ирсэн чи яасан бэ гэхээр ингээд дээрээс нь ингээд Бээжин харах аим гоё юм байна шүү дээ. Тэгээд Бээжин чинь ч өөрөө ямар ч гоё тогтолцоотой юм бараг нэг шугамар зурцсан юм шиг л харандаагаар зурцсан юм шиг л айгу тогтолцоо сайтай мөлий. Дээрээс надад нөгөө Бээжингийн аirport үнэхээр гоё таалагдсан. Гэтэ та энийг хартаа бүр ямар том байгаа гэж. Йоо. Үнэн том юм аа. Ерөөхдөө чимдам авахын тулд ерөөхдөө нэлийн оочор дараал болж иж ер нь авт юм бэлээ. Бээжинд ирсэн байна. Тэгээд тэн дээрээс ийм цаасан дээр ингэчээд тэгээд тэндээс хитүүлээд тийш авах хэрэгтэй байна. Тэгээд бас тийш авах гээд очихлчихна. Тэгээд замдаа метро зэтраад сууж заяа. Тэгж очиж чимдам бол авт юм бэлээ. Тэгээд тэрийг ерөөсөө мэдээгүй юм бэлээ. Тэгээд маргааш дахиад нисгээд байгаа шүү дээ. Тэгэх юм бол ерөөхдөө амар төөрмөөр л юм бэлээ. Би яг яаж чимдамаа аваад хаавар гараад яасаасаа өнгөрөө санахгүй заяа. Уул нь буудлын руу төхүүлж өгдөг автобус маань болохоор 2:30 гэж ерөөхдөө ирэх хэрэгтэй байсан. Тэгээд харамсалтай нь манай нислэг бараг 50 минутын дараа ерөөхдөө нисээд ерөөхдөө цагаас ол хоцорчихсон. За Бээжинд хүрээд ирсэн. Тэгээд төлөвлөсөн цагаасаа нэлээ хоцорж орчихсон. Яагаад гэхээр онгоц маань 30 минутын дараа хөдөлсөн. Тэгэхээр одоо яаралтай автобусандаа суухгүй ягаад ч хоцорно. Gas station авчаад автобус руу гүйдэ. Ер нь одоо бүсдээ. Тэгээд ямар тач монголчууд бие биендээ амар тустай мэлээ. Бээжин сурдаг нэг оюутан хүүхэд намаа таксин суулгаж өгөөд ингээд буудлаар хурж гисэн заяа. Яа, үнэхээр бест. Тэгээд тэр охин байгаагүйсэн бол бас нэлээ 80 болох байсан байлээ. Сэсэ. За. Буудлаа ирсэн. Окей. Тэгээд ямар тааш буудалтаа ирсэн чинь өнөхөр амар таалагдсан. Тэгээд өлсөд заяа. Ерөөсө буудалт маань идэх юм байхгүй дандаа ингээд уух ундаа заяа нартаа. Ингээ ундаанууд байсан. Тэгээд ерөөсө өлсөд болохгүй хам зэрэг гарч бүрээр авч тэр шийдсэн заяа. Өдөс юм гүгт хэрэг. Ямар юу юм бэ? Буудлаасаа гараад ирсэн. Одоо ямар тааш хэдүүлээ нэг юм олж иднэ. Одоо ингээд Бээжинд энэ гүүрүүд ингээд зөндөх хөтөг заяа. Одоо яг энэ гүүр шиг одоо цаашаа явах юм бол дахиад барыг юу болгонд байдаг. Уулзах болгонд байдаг. Яг ингээд нэгэн төрлийн яг адилхан гүрнүүд. Тэгэж харагдахаар айгүй аим эмх хэстэй харагдсан юм байлээ. Хэдүүл одоо юм итгэхээр яг да. Тэг ганцаараа аялж байгаа болохоор яг амир эвгүй байд юм байна. Уцтайгаа одоо би уцтайгаа ирж шít.
Зөө. Тэгэхээр ингээд гадаа бас тодорхой хэмжээнд амин хүүтэн байна. Арай ч ингээд гайгүй дулаах юм болов гэж чинь. Бас л хүүтэн биш шундөө. Ямар ч тач Бээжинд 100 л ирдэг байсан. Одоо нэг өвлөө илрэл гэж үзлээ. Харцсангуу гоё юм ба. За. Ямар ч тач ганц 2 минут туршлах ингээд зоохон зогсчдаг ч юм уу шатлаа. 2024 онд бүр үнэхээр их завгүй байлаа. Өөрийгөө ч хайхралгүйгээр баг зөв яг зориг руугаа тэмүүлээд зорсондоо хүрийгээл улаарчихсан. Тэгээд энэ удаа ямар ч тач ингээд амраад жоохон юмэд хунгаагаад жоохон ботохгүй болол хэд их ингээд өөрийгөө ингээд хүчлээж юм хийхээр нэг талаа тална. Ингээд сэтгэл зүйн хувьд амар ундаг зөө. Чи ингээд хүмүүстэй харилцаа тэгээд дээрээс нь сэтгэл зүйн эрүүл мэнд энэ бүхтэн чи яг ингээд хардах хоцрогддог зөө. Тэгэхээр аль аль нь баланстай байсан дээр юм бол ихийг ойлгосон 2024 он байлаа нэр. Тэгээд үнэхээр ихийг ойлголоо. Тэгээд явж 25 онд хүсэж байгаа хүсэл гэх юм бол нэг талаараа би ямар тач контент бүр үнэхээр бүр тулгамаар байна. Хамгийн байж чадах Монгол хамгийн сайн хийдэг контент бүтээгчдийн нэг нь болмоор байна. Хоёр талаараа дараа 2025 он магадгүй 3 орноор аялж үзмээр байна. Айгуу гоё сонирхолтой 3 орноор. За дараачих нь гэвэл найзхан тулмаар байна. Мэдээж бусдыг хайрлаж бас бусад өгдөг амьдрал бол хамгийн зөв амьдрал. Тэгэхээр гоё найз охинтой болоод гоё хайрлаж амьдрмаар байна гэсэн бодол байна. Гэтэ ингээд үеийнхээ хувьд бас ирээд юм байна. Тэгээд энэ дараа хэлээ. За ямар ч тач let's go McDonald's. Энэ одоо юу вэ? Хүүхдийн тоглоомын талбай юм л та. За ямар ч тач цэцэрлэг шүү. За ямар ч тач би ганцаараа аялах юм бол жоохон ямарх юм байна. Айлуулах жоохон өөдрөг явах гэж байна. Одоо цааш нь нэлээ өдөр байна шүү дээ. Тэгээ яг миний бодолж байгаа бодол зав. Яг airline-ы доор нь байт юм билээ. Тэгээ бүр дээгүүр онгоос ниссэн гэж ёо. Наха яг дээр онгоос юм чинь. Оо сүртэй. Бара миний дээр яваад юм шүү. Оо McDonald's хаацсан бах та. Сая гарч ирсэн чи онгохоо байсан нэ. Хаацсан бах та. Хөрхий хаацсан биз тээ. Одоо өлсөж үгсэн. Өлсөж. За асууд үсэ та. Тэгээ McDonald's зэрэгэд хаацсан учраас хажуу талынх нь ингээ буланд байдаг бүргэрийн газар очсон. Оо ийшээ идэх юм зөндөө байсан биз тээ. За ийшээ орч юм идэ та. Ямар юу юм бэ гэд хав харахгүй байж байгаа ганцхан гэрэлтэй идэв шүү дээ. За нэг хятад дуу явж байгаа шүү. Оо гэхдээ энэ дээр нь амар хонгос юм шиг наа. Оо энэ артаа. Оо. Эд чи бүр дээр бүр яваад байна уу. Ямар тач миний дээр онгоц 2 удаа явлаа. Тэгээд анх удаага өөрийнхөө дээр онгоц явж байгааг харж байна. Сонирхолтой юм аа. Явахаас илүү юм олж ижи аим үзэж чинь. Я хау. 100 төлөв итгэхгүй шүү дээ. Тэр 35 яа 31 яа 15 яа юм байна. Дээрээс надад ингээ интернет байхгүй. Тэгээд амар сонирхоо. Ингээд Монголд ингээд гадаад хүмүүс ирдэ штэ. Би яг тийм хэцүү нөхцөл байдал орцсон. Ингээд югаач мэдхгүй ингээд нөгөө хүн л хараад энийг гэж заагаад өөдөөс юм асуугаад болтгоо. Тэгээ би өөрөө нэг Монголд байдаг нэг гадаад хүн шиг өөрөө харж байгаа юм чинь. Тэгээ ямар тааш Wi-Fi-аар нь ороод тэгээд ерөөдөө бүргээр захиалж авсан. Тэгээ ойлголцсон шүү. Бурхан минь бурхан. Өхрийн махта бүрэн. Porque tanque manco copai. Baba. Өхрийн махта бүр ирсэн.
Тэгээд ямар ч тач бүргээр захиалаад гараа авсан. Дахиад онгоц нисэх юм аа. Оо зөө. Ингээл дээр нисэж шин. Гэтэ нөгөө яалтчгүй нислэгийн хажууд одоо миний байгаа буудлага болохоор нилээ чимээ ихтэй юм байна. Гэтэ нэг юм яг өөрийнхөө дээр онгоц нисэж байгаа харах мэдрэмж гоё юм байна. Сэлэт. Ямар ч тач энэ автобусаас суугаад би маргааш явах юм байна да. За одоо болохоор яг онгоц нисэж байгааг урдаас нь одоо харах гэж байна. Тэгээд жоохон хүлээж байгаад урдаас ирэх нүг юу хэвлээ шалгацгаая. Дөнгөсөө болохоор яалтчгүй дөрөв онгоцыг толгоон дээр ниссэн баггүй. Одоо дараачихыг нь хүлээж байна. Одоо энэ удаа бүр үнэхээр гоё харагдах хууз юу яана хавна. За явтас дуурч байгаа шүү нэ. За тэгээ ерөөхдөө онгоц жоон харж агаад тэгээд байранд ороод ирсэн. За тэгээ бүргэрээ өрөөндөө авч ороод тэгээд гоё идчихэж байгаа бичиг хийсэн. За ямар тач бүргэрээ авчлаа. Тэгээд гадаа жоохон халахцсан чинь жоохон хүрцэн шүү. Гэтэ гайгүй байна. Бээжин бүргэр хийдэж үзсэн. За anyway мэдээж салбидаг бол байна. За энэ арта уут нь юм биш юм хаа. Энэ ингээ жоохон халуун байсан. Доторх нь бол юм халуун байна. Тэгээд шилтгаан болохоор юм уут нь ингээ халуун бэрхштэй байна. За ямар тааш ингээ ийм бүргэр мань юм байна. Энэ яг ямар брэнд бүргэрийн бүү мэд. Ямар тааш идэж үзсгээ. Уут нь гараа угаацтай салфеткаар гаргаад энэ арта салфет ингээд уутан дотор нь бас ингээд юу гэт юм бэ? Бэл үт юм байна. Зүгээр салфетик байгаа. Тэгээд бас уутан бэл хийсэн байна. Энэ арта шүтний чиглэлээр хийсэн шүү дээ. Зүгээр нэг ганц бүргэр авъя гэсэн чинь баг хамгийн өндөр хүчтэй. Зэрэг тааш бэлэг нь үүснэ төлөө. Окей. Яа. Тэгээ бас дээрээс надад ингээд юм усмаслахад ийм хятад лефтэн цай уухаар шийдсэн. Цайлаг гэж. Ямар тэр юм бэ? За, бүргэр мань юм байна. За, их гоё зүүлэн харагдаж байна. Чи махан ханаа бол бай. Ингэ. Тэр махан юм. Ямар сонио. Ийм бүргэр бол идэж байгаагүй юм байна. Амар сониотч. Махан амар амтлагчтай гадах юм. Дахиад авчдаг гэж юу? Энэ болохоор үхрийн махтай энэ бүргэрээс нь авсан. Гэтэ нэг амар нэг мутацд орсон юм шиг. Тэгж мөн ихлээр бас муухаач юм уу. За ямар тач бол амар сониотч байна. Тэгээ ялч манай Монгол мах бол өвөрмөц юм байна. Эсвэл би Монгол махандаа тассан болов. Тэгээ ямар тааш дахиад тэр одоо энэ бүгдийн намд дуугач. Тэгвэл баагаар идэх юм бол дуусна. За лефтэн цай гарсан утч. Ялгаа авахгүй л лефтэн цай л хандагдчихэв. Ерөнхийдөө бол би бол энэ бүргэрээс бол авахаар бол ямар тач үхрийн махтаагаас бол авахгүй байх хичээгээд дахиад ч юм уу те авч үзэх хэрэгтэй байна даа гэж бодчих. Тэгээд энэ спрайт бас надад байна. Энэ спрайт нь бол ялчгүй Бээжингийн спрайт. Гэтэ яг амттай хувьд бол яг л спрайт. Ундаг нь бол үнэг авсан. Буудлын хөрөгчн дотор байлээ. Самсрхуу хийнэ гэж байхгүй л үү. Надад л өгсөн байх уу. Ямар тач айгүй амттай наа. За тэгэхээр энэ хүрээд бичлэг маань өндөрлөж байна. Өнөөдрийн влог маань өндөрлөж байна. Тэгээд энэ өдөр үнэхээр миний хийсэн бүх ингээд үйл явц маань ийм байлаа. Тэгээд танд сонирхолтой байсан бол та лайк дараад, subscribe дараад төвчөө битээ мартаарай. Гоё иймэрхүү
өдөр тутмын тийм болж байгаа процессыг блог хийвэл амар сонирхолтой болов уу гэж бодож байна. Тэгээд би өөрөө бас аялж байгаа учраас бас ингээд хэрвээ та Бээжин рүү ч юм уу эсвэл Чиж рүү ч юм уу те аялах байгаа бол танд бас энэ блог хэрэг болох уу гэж бодож байна. Өө энэ нарта гадаа дахиад онгоц авчихсан. Байхгүй болцсон. За. Гэтэ ерөөхдөө ганцаараа аялах жоохон уйдгартай байт юм байна. Яг ингээд би одоо ингээд уцтайгаа ирж байна. Дараа нь ингээд хийж авахгүй. Хятадд заяа. Ямар ширхэл надад авахгүй. Тэгээд дөнгөснөө бүргэрийн газар та нарт гарсан болстой хэд сэтгэлгээстэй 80 болсон заяа. Йоо. Бурхан байна. Гэтэ ямар тааш ганцаараа ч болтгой аялж үзэх энэ мэдрэмж бас дахиж ирээдүйд бас олдохгүй шиж магадгүй. Би найз зөвхөн олчих юм бол мэдээж найз зөвхөн зохион аялна. Тэгээд хоёуланаа л аялах болно. Тэгэхээр одоохондоо жоохон ганцаар нэг аялж байлаа. Илүү тоо охингоо аялт юм штэ. Тэгээ ер нь хайр дурлалтай жоохон нэг юм байдаг. Би ингэж боддог. Хүний эрэгтэй хүний амьдрал юутай нэг л queen яхад болно. Нэг л queen. Юу ч хэрэггүй. Тийм болохоор ирээдүйн тэр хүнээ олтлоо ерөөдөө жоохон ганцаараа байхад нэг бордоод авахгүй те. Угаасаа чиний амьдрал нэг л эмэгтэй хал хангалттай шүү дээ. За тэгээ влогийн түрүүд өндөрлөө. Маргаашийн влог байгаа шүү.